За өнөөдөр ч одоо улс орондоо янз бүрийн сенсац нүүрсний холгоноос эхлээд ингээд юмрууд дээрээсээ гарч ирэх юм л да. Тэгээд тэр үл одоо мэдхгүй би үл өөрөө эдийн засгийн мэрэгчлээ хүн. Мэдхгүй юмнийхэн тухай битгээр хүний даг болол одоо дамгуу хэлсэн байдаг. Би харин нэг голонгийн тухайн хэдэн хөлмөө санагдаад байна. Цэцгийн толгой тасдаггүй. Үртэй байхыг хүснэ би. Цэцгийн толгой авдаггүй. Төртэй байхыг хүснэ. Болон одоо экранаас оруулсан ч шиг тагнуул болсон ч шиг. Одоо энэ үл надад үнэхээр буухгүй байна. Очиж хулан. За хулан тагнуул байлаа гэж бодъё. За Монгол өнөөдөр төрийн хар хайрцагны бодлого нууц гэж бол миний хувьд л өстой. Тэргээд хэлэх юм өстой алга. Монгол өнөөдөр нууц байхгүй болсон шүү. Монгол өнөөдөр нууцыг хэн мэдж өгөх вэ? Гадаадын одоо биржүүдтэй Монголын одоо ашигт болтол ховцаагаа үсэж зарж идэж ууж байгаа. Гадаадынхны гар хөл улсын лоорчин готл хамаг нуусаар гартаа авсан байгаа. Тэгээ солон бидэрт бол хулгай хийх үлдээг байх гэж. Хэрвээ холон тагнуул байсан бол энэ хүний насан турштай одоо холонгүй 10 дугаар анги 7-8 дугаар ангиас шүлэг хүчээр мэдхий. Энэ хүний бичсэн энэ эх орон ард түмэн газар шараа тусгаар тогтнолынхаа тухай бичсэн бүх юм худлаа болж байгаа. Хэрвээ холон тагнуул байсан бол тэгвэл зохиолчдыг л хууль эмтэр хоёрыг логкоор нь өгдөг. Хэрвээ холон одоо ийм эх орон шүшүүн байсан бол тэгж одоо ийм худлаа шүлгийг үний юм шиг ийм сайхан бичгүүд ямар ч үндэс байхгүй. Яагаад гэвэл олон жилийн туршлага өөрөө үсэн судалгаас үзгээ хэлээж 40 жил хүүхэд угаасан зохиол бичсэн хогд. Зохиолыг худлаа бичиж байдаг юм аа. Зохиол чинь архинд орсон хүн шиг хүүхэнд дурлсан юм шиг өөрийгөө зайлшилж үрж барж хамаг юм хаж ард талаа мартаж өгч бичдэг болохоос биш зүгээр шинээр суугаад цаас арандаа хоёрын хэлүүлээд орос авгаа хаймсна гэж юм шиг ингээд зохиол хүчин гэж байхгүй. Яруу найрагч юм уу жинхэнэ зүрхнийх нь үг байдаг. Бууны хамтаар өсөж буцааж авахааргүй үг нь байдаг байхгүй. Тийм учраас судлаа өчөх тийм эрен байхгүй. Өнөөдөр ерөөсөө жоохон сэтгэл зүйн талаар дүн шинжилгээ хийгээд хэрвээ манай одоо хуулинд тийм байдаг бол болонгийн одоо шүлгийг ингээд задлаад үзэхдээ энэ хүн эх орон ч үнэ үү, энэ хүн тагнуулч үнэ үү, энэ хүн улгаач үнэ үү, худалч үнэ үү гэдгээр ерөөсөө лабораторийн шинжилгээгээр өгсөн цусны шинжилгээс гаргаж болно гэж би бодож байна. Ер нь ингээд уламжлаа ингээд хаваад үзэхээр баднаас чинь агуу их өвгдээд тест агуу их уламжлалтай Монголын их утга зохиол гэдэг чинь бол дэлхийд даастай юм юу шүү дээ. Тэгээ манайхаас бол одоо хэлмэгцэн усуд байдаг л агуу их нацагдаж мууны нэмэх тэр утгаа бор амнасаа алдсан буудуулсан барьсан тэгэл намдаг эренчингой би өөр үеэс нэг наашаа ярьж байна. Тэгээ нэр усан бүрэн дотороо одон сайхан аюуш одоо энэ сохолчд байдаг. А сүүлийн үеийнхээс нь ярих юм бол одоо миний мэдчих байгаагаар бол чойн юм байна. Чойн намыг бол үнэхээр хэлмэгдүүлсэн. Чойн нам урсгал сорж амьдэрдэг юм байсан. Энэ нэг бузруулааг бол төс тас хэлдэг. Тэрнийг хэлэхдээ зүгээр шиг хэлдэг. Шүүлгэлж нам цохолтой оруулж хэлдэг. Тэр нь хүрээ зүрхэнд хүчтэй тусдаг учраас нийгмийг бол өөрөнд бас эргүүлчих магадгүй хэсэгтэй үздүүл чойн намыг дагаж залуучууд хуйлах байсан шүү дээ. Одоо чойн намын шүлгийг тэмдэглэлийн дэвтэртээ бичээгүй чэйжинтэй одоо баримтгалж аваагүй тийм залуучууд бядна үед байхгүй хэлээ шүү дээ. Хаалтгүй зэлэлцэх давшин мөрний долгой шиг хазааргүй дэмэх агсан мөрний даггүй шиг олдхолдоход олонтой залуу насны тухай оршил моршлоггүй залгууч ашаа хэдий залгуулж өчөх гэсэн манай өргөн гэгнийн дундуур заримтэг гэн сэтгэлийн өнийн бодол нуугдаж араа бохны хөрсөг тарган нүттэй өсгөн алга зүрхний далтай тогтон өлдөх болтгой аривжаагийн чойн авгцчих логмод бол тэр дорногоодоо би бадарч явлаа штэ. Энэгээр одоо зүрх сэтгэлээ хөвөлж хүн ийм сайхан шүлгэлсэн орвоо бичиж байгаад би юм уу шүл саяхын тайтар юм уу шүлэг хүчиж чадахгүй байхтай яадаг ингэж өөртөө ингэж том үүрэг даалгаар авч ингэж явсан. Тэгээд манай хэлмэгцэн зохиолчдыг хэлээ л одоо нацаг дээр намдаг одоо тэгээд энэ усуудыг буй нэмэх хамгийн гол нь өнөөдөр энэ цагийн одоо шалгуураар ингээд үсгээд тэдэнд хийсэн хэрэг юу ч үүдгүй байхгүй. Чойн намайг л үнэхээр хэлмэгдүүлсэн. Нэг дуу
Хэдэн шүлэг хэлсэн юм төлөө. Тэгэл одоо өнөөдөр чинь шуа намайг хэлгүүднээс саатна. Тэр одоо зохиол бүтээлх нь 4 том дэвтэр 4 том ном алга болчиход одоо олдохгүй. Энтэй аймаг тэр мөрдөн байж байгаа хэдэн тэнийг юмнууд аваад шатаацсан юм уу, хүнд өгсөн юм байхгүй уураж явдаг байхгүй болсон байна. Шуа нам бол ямар агуу амьд байсан гэдгийг л одоо Монголын ард том бол тэртээ тэргүй мэднэ. Тэгэхээр хулан гэдэг хүний бол бодо санснаа хэлцдэг эрэмгүй тийм эр хөвшиг хүн шүү дээ. Тэгэхээр ер нь тийм нийгэм ээлд гаж үзэгдэлтэй өдөр хүн эвлэлт эвлэрч чаддаг хүн хэлж бай санаа намардаг. Тэгээд хэлэхдээ зүгээр нэг одоо энэ даадаг аймгийн өвгөнд очиж хэлдэг хүн биш. Тэр дарга зэрэг нар дээшээ өгсөж хэлэхүүгийг эзэнт нь 50 хумрыг ижилдэнэ гэсэн үгөө хүнд хүргэж эзэнт нь хэлдэг учраас тэр үл тэдэн төвхтэй байсан байх гэж бодож байна. Тэгээ одоо сонгуулаа өртөж байна. Болон бол хэд хэдэн одоо хүнд бол одоо нэлээд халгаатай хүний нэг гэдгийг би мэднэ л дээ. Ерөнхийдөө чинь зөвлөх багтааш гисэн. Энэ олон шашны урсгалын Монголд орж ирж байгаа. Энэ олон хүний тарих талгаа эргүүлж байгаа. Ерөөсөн дэлхийд дээр болсон 14,000 том даан гэдэг чинь шашин газар хоёроос болж гарсан байдаг. Энэ үл явандаа энэ улсын тусгай тогтнод үндсэн аюулгүй байдал хаалгаатай шүү гэдэг соёл шашны зөвлөх багтаан бол нэг усудаа хэлж ирсэн энэ хүн. Хоёрдугаар ард түмнээ соёлыг гэрүүлэх хэрэгтэй байна. Соёлын гэрэл гэдэг чинь сонины хийдэг ажил биш ээ. Энийг ерөөсөн системтэй хүүхдийг сурахчгээс нь цэцэрлэгээс нь эхэлж явахгүй өгсөрсөн хойно нь бол одоо янз бүрийн заагаад намиргүй гэдгийг олон удаа хэлж ирсэн. Тэр үеийнхээ тэр улс хурлын яамд байсан ямар жаргал байлаа нэг мөний шашны нэг хүүхэн тэр олон жил одоо Монголын хүүхдүүдийн тарих талгаараа хог навчих гэсэн юм хүн шүү дээ. Тэр үеийнхээ хулан одоо хошин шогийнхантай тэр үеийнхээ энэ солонгос ханаатай хүртэл тэмцэж ирсэн хүн шүү дээ. Тэгээ хулан бол оргтой хүн таалагдахгүй. Яагаад гэвэл хулан чинь шал өөр хүн. Боловсруулалтын хөвд ч гэсэн угаасаа цаанаас нөө ертөнцөөс өгсөн эцэг ихээс өгсөн өгөгдлийн ховд ч гэсэн авьяастай хүн. Ерөөсөн тэгээд авьяастай хүн гэдэг чинь өөртөө хамааралгүй ямар нэгэн юмны төлөө улс нийгмийн төлөө хүн ардынхаа төлөө санаа зовж өөрийгөө үрж барж золиослж бусдад ад шаа болж явж байж жинхэнэ яруу найрагч болдог болохоос биш зүгээр амтан бүгдтэй эвлээд намираад ингээд үзүү толгой холбож явдаг юм хүн биш. Ерөөсөн дэлхийн түүхэнд байдаг юм гэсэн. Эх орноос орсон яруу найрагч нэг ширхэг байдгүй. Тэгээ хуланг бол одоо үнэхээр хилвэгдэж өгч бодож байна. За энэ ингээ 20-д ингээ гарна. Тэгээ хулангийн хэрэггүй тэрэг биш ингээ мартагдана. Ямар ч хэрэг онооч чадахгүй. Яагаад гэвэл тэр өөрөө эх орноос орвоогүй учраас тэгээ эх орондоо тагнуул хийгээгүй учраас тэгээд ингээд хүнийг бол одоо ухаан хашраа залхаан зэрлүүлж л байгаа байхгүй. Энэ чинь сануулга байхгүй. Хамаа хөнгөж авахгүй чи болохгүй шүү. Нөгөө нэг лайв гэдэг үдэг залуу үлэм монкватер. Монкоё. Тэр ч гэсэн одоо ингээд чимэг болж байгаа байхгүй. Ерөөсөө энэ бол одоо Монголын сонгуулийн боловсруулалт гэдэг юмыг бол эцсийн эцэстől ийм л юмар аргацсан байгаа байхгүй. Монгол сонгуулийн боловсруулалт гэж юу ч байхгүй. Нөгөө л хэд таньдаг жалган хүнээ л гарна. 5 хүний нэр өчсөн гоо 5 хулгайч нэ гэж юм. За би хулгайч гэмэл 2 нь хулгайч 3 зүгээр. Танихгүй. Тэгэл одоо нэг нэр дууснагаа дагуулж байгаа шүү дээ. Өөрийнхөө нэрийг дээр үчилтэй өчтөн чинь. Өөр хүний нэр өчгөө байхгүй. Ингээд хайрцагцсан юм шин. Тэгэл нөгөөдөж гараад ирдэг. Би ч одоо улсын төсвийн сэжүүр дээр улаан харамтай барьж өдөө орон нутагт бас 10 хэдэн жил суусан. Сүүлд нь сангийн ямнаас дэвтгүүр тавтаа сайтынхан хажууд хэвлэл мэдээллийнхэнд дарах нэг талдаа бас зөвлөх юм байлаа. Тэгээ улсын төсөв юунаас үргэлжлэдэг, юун зарцуулдаг, яад өгсдөг. Дунтаас нь ямар амьтад яаж авчаа хийдэг гэдгийг бас би хөдөө тавин мэддэг байхгүй. Тэгэхээр одоо би хулангийн талаар үнэхээр харамсаж байна. Ингээд гайгүй ганц хоёр одоо сүлэг хүчдэг, ард унаа соёнгийн хөөж гэрэлтүүлдэг, боловсралтай. Тэгээд энэ чинь одоо жентер гэж ярьж байгаа үед тийм үү?
Болон бол одоо өнөөдөр яг үннээр нь яриулна шүү дээ. Соёлын яамны сайд байх хэрэгтэй хүн байхгүй юу наадах чинь. Өнөөдөр соёлын яамны сайд яаж мөнгөөр л болж шүү дээ. Мөнгөтэй хүн мөнгө өгөө соёлын яамны сайд. Саадлаад мөнгө байхгүй л дээ. Тийм учраас соёлын яамны сайд гэдгээ соёлын яамны төсөөлж чадахгүй л байгаа байхгүй. Холонсын хүн соёлын яамны сайд хийвэл эрсдэлтэй зөвч буруу хөдөлдөг хүн заавал юм онж юм бүтээдэг. Тэгээд өнөөдөр энэ одоо би эхнээс нь хэлээ. За удуулагч гайхамшигтай хүн байжээ. Эмгтээчүүдээ. За Эрдэнэ утаа юу гэж гайхамшигтай хүн байжээ. За энэ хоёрын дараа гарч ирсэн хүн бол энэ бичиг зохиол яруу найрагчаас шагтрын тулмаа гэж одоо ир хөвчээд ардын орон зохиолч болчихсон сууж байна. Дараа нь одоо санжаа жаван оюун гэж төрийн шагналт ажиллангаа үүсгэтэлтэн энэ авгаа байж. За энэний дараа гарч ирсэн хүн бол хуулан ичин хорлоо мөнх цэцэг. Өшөө нэрлэх хүн миний хувьд байхгүй. Ерөөсөө лидер хэдэн хүүхнүүдийг нэг шүү дээ одоо Монголын. Монголыг өнөөдөр одоо авч явах хөгжлийн зүтгүүр болж ард түмний үр хөвгтийг араасаа дагуулах үлгэр шишээ бол сөөхөн хүүхнүүдийн нэг бол манай холон учраас болонгүй одоо өмөрч байна. Би тэг хамгийн гол нь үзмөрч бариач отч мэрэгэн хүн биш учраас эцсийн эц тоолондоор ямар ч хэрэг тохож чадахгүй. Хамгийн эцсийн эц одоо тэгтээ юмыг цаг хугацаанд заалгаж болохгүй. Одоо улсууд ярьж шít. Миний зөв буруу юу хийсэн цаг хугацаа харуулна. Хүний нас богинохон эцээ тэр цаг хугацааг дуусч үнэн зөв ялгана гэж юм цаг хугацаанд даатгах жоохон. Тийм учраас би энийг эсэргүүцэж байна. Нэгдүгээр, хоёрдугаар тэгээд эзний олох хэрэгтэй. Гуравдугаар Монголд бол төрийн бодлого, төрийн хаар хайрцагны бодлого гэж юу байх нь байдаг л баг зүгээр. Одоо бараг байхгүй болсон байх уу? Тийм. Тэрнээс гадна одоо Монголд нууц гэж юм байхгүй. Ямар ч нууц байхгүй. Эдийн засгийн хувьд. Одоо тийм учраас ингээд би энэ хардаж ордож. Тэг өөрөөсөө илүү хүнд дургу хүмүүс өнөөдөр Монголд их олон болчих. Өөрөөсөө илүү хүнийг болоод байна. Болонгийн өөрийнх нь хэлснээр сэцтийн толгой тасалдаг улсууд олон болчих. Тийм учраас л холон хамгийн түрүү өртөж байгаа нь нөхгүй юу. За тэгээд ард түмдээ одоо Монголынтай юм сайн сайхан аж аргалтай нийлж байгаа нар шувуу хоёр наашаар гэсэн урын цагийн сайхан мэндийг дэвшүүлээд энэ хар баран бодлыг сэтгэлээс ангарган хайцгаая.